За сайн бацхан үзэгчдээ өнөөдөр Sony Animation студийн 2004 онд хийж байсан халиартай бин хүүхэлдэйн киног ярихад бэлэн боллоо. Юуны өмнө энэ хүүхэлдэйн киног стоп моушн аргаар хийсэн байгаа. Стоп моушн арга нь объектыг бодит орчинд баг багаар хөдөлгөн, зураг авах замаар хөдөлгөөнд дүрслэл бүтээх арга. Хүүхэлдэйн киноны хамгийн анхдагч бөгөөд өргөн дэлгэрсэн аргуудын нэг юм. Халиартай бин хүүхэлдэйн киноны зохиолчор Сундай болон Ганбаатарга ажилласан байгаа. Ганбаатарга болохоор өөрөө энэ хүүхэлдэйн кинонд найруулсан байгаа. Хөгжмийн зохиолчор агуу галмандах зохиолч маань. Галмандахга бол хүүхдийн дуунуудын агуу зохиолч 52 дугаар сургуулийн нэрт багш асан Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналт Монгол улсын гавьяат багш юм аа. Тэгээд ерөнхий зураачаар мөнх хотгой ажилласан. Энэхүү хүүхэлдэйн кинон хүүхдүүдэд эерэг утга нөхөрлөл өвөрмөц төд төрхүүдийг харуулдгаараа онцлогтой. За хүүхэлдэйн киноныхаа товчлол руу орцгоё. Цэлвэр сайхан байшин туулай зурм хоёр тун чив нартай амьдардаг байжээ. Нэгэн өглөө туулай зурм настайгаа зоглох халиартай бингийн зурмыг сэрэн. Зурм сэрээд ямар сайхан өнөртөж байна, ямар хоол юм бэ гэхэд туулай халиартай бин гэж орцуудыг нь хэлж өглөө. Зурм бингээ чанамалтай идвэл гоё юм байна гэж чанамал хайхад туулай харин шарсан мөнхтэй гоё юм байна гэж мөнх түүхээр явна. Туулай дотроо зурм ирээд яаж гэртээ орох вэ гэж бодон түлхүүрээр орхисон газараа цаасан дэр бичим үлдээдэг. Торхон доогуур түлхүүр би мөгөнд явлаа. Сцен солигдоход үнэг дуу аялан хэвтэж байгаад халиартай бингийн үнэрээр босож үнэрийг дахин алхана. Бавгаа бас алхаж яваад энэхүү үнэрийг гайхан үнэрийн дагуу алхаж эхэлдэг. Бавгаа гэртээр нь загтлыг харан бичиг үсэг мэдэхгүй бодолж байхад үнэг гэрэн бавгааг бичиг үсэг мэдэхгүйгээр нь дооглоод загтлыг аван уншдаг. Үнэг самбаачлан энэ байшин тарслан байгаа үнэр дагаж ирээд зурмыг идчихсэн туулай зогсон гэж байна. Одоо хоёлаа зүхтийгээд бавгааг явуулчихдаг. Явсныхан дараа үнэг гэрт ороод бин гамттай гихчин хитэн. Бавгаа гүйж зүгтсаар туулайтай мөргөлдөөд ухтлаа хөөрхий зурм арстанд идүүлчихсэн юм байж хэмээн гомдолдог. Туулай бавгаагийн үгийг сонсож байгаад үнэгэнд чи хуурчих чийгээд үнэг ганцаараа бин гидсэнгээ олгоод хоёулаа гэрлүү гүнэ. Замдаа зурмтай тааран туулай зурмыг ч аван гүйдэг. Гэрт ирэхэд үнэг жирэмсэн юм шиг бүдүүн болчихсон байв. Тэр гурав үнгийг бүх бин гурлыг эзэн гэдгийг ойлгоод үнгийг унгаад явж байхыг нь харан шоолон үлддэг. Ийхүү хүүхэлдэйн кино маань дуустдаг ба та бүхэнд сонирхолтой байсан гэж найдаж байна. Баяртай.